За дараагийн бичлэгт маань тавтаа морил. Өнөөдрийн бичлэгээрээ өөрийгөө өнгөлж өөртөө итгэлтэй байх тухай хуваалцъя гэж бодлоо. За таны хувьд өөртөө итгэлтэй байх гэж юу яг юу юм болоо? Та ингээд нэг бодоод үзээрэй. Одоо ингээд сүүлийн үеийн мэдээллүүдээр зөндөл явж идэг штэ тийм ээ. Гой ганган хувц хүмүүс үсээ янзал нүүр царайгаа гой бууд одоо харс дээгүүр явмаа гэл ингээд те одоо дасгал хөдөлгөөн хий өглөөрт бас юу гэдэг лээ зөндөө их юм байдаг тийм ээ. За тэгэл бид нар чинь тэрийг нь бас дагж хараад энэ бол нэг өсөндөө өнгөц зүйл ахгүй юу? Өөртөө итгэх итгэлийг өгөөд байгаа юм биш. Зүгээр та яг тухайн одоо гой байгаа өөрөөсөө зүгээр мэдрэмж л авч байгаа гэсэн үг байхгүй юу. Өөртөө итгэлтэй байх гэдэг маань бас их өөр зүйл болчихж байгаа юм. Тэгээд өөрийн мэдлгүүл одоо бид нар чинь ингээл бусдын амьдрал, бусдын ингээл ямар нэг зүйлд анхаарчдаг тийм ингээл өөрийгөө харьцуулцдаг. Яаж ийм байхгүй болох вэ гэхээр ерөөсөө биднэрт өөртөө итгэлтэй байх зүйл дутагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээл яаж хичээсэн ч юу гэдгийг одоо нэг өдөр мэдээж гоё хувц өмсөөл гарч болно л да. Тэгээд байн гоё байж, байн одоо үсээ ханзалж, байн одоо юу гэдгийг хийх чинь бол эн чинь хэцүү шттэ. Ер нь бол ингээд яг байн хийж чаддаг хүн ховор шттэ тийм ээ. Бид нар чинь нэг өдөр гоё байгаал өнөөдөр чинь би өстэй ямар гоё байна гэл ингээл тэгдэг те амьдрал өстэй гоё шүү өдөр гэл ингээд байж тал нэг өдөр юунч болохоо байсан яагаад ч юм ингээд нэг тийм яагаад юм бэ би яагаад ингэчдэг юм бэ миний амьдрал яагаад юм бэ гэмээр үеуд бид нар зөндөө байдаг тийм ээ. За тэгэхээр анханасаа энэ бүгдийг одоо ингээл хүмүүс чаддаг бүгд ингээл 100% энэ бүгдийг хийждэг бол одоо бид нарт шаналаад байх ямар ч хэрэг алга тий. Тэгэхээр өөртөө итгэлтэй байхын тулд ердөөсөө хамгийн энгийн зүйл бол ерөөсөө өөртөөгөө та уулз гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ерөөсөө өөртөөгөө тулж ингэж уулзаж чаддгүй хүмүүс юм байна л да. Ингээл өөрийнхөө гадна өнгөн талаар л ингээл ерөөсөө өөртөөгөө ингээд харьцаад яваад байдаг. Тэгэхээр өөртөөгөө ярилц өөрийгөө сонс та нэг өдөр өөртөө маш их хайртай санагдана. Яг одоо байгаа өөрийнхөө амьдралд бүр дуртай санагдана гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр ердөөсөө л дотоод хүн рүүгээ хар гэсэн үг юм билээ. Хэр одоо олон хүн одоогийн амьдралдаа яг дуртай байдаг вэ? Та одоо ингээ одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байна уу? Одоо юу гэдгийг 100% гээд энэ амьдралыг 100% гээд үзье л да. Тэгэх юм бол та одоо өөрийнхөө одоогийн амьдралд хэдэн хувийн үнэлгээ өгөх вэ? Жишээлбэл одоо бид нар чинь ер нь нэг тийм дутуугаал харсан хүмүүс байгаад идэг шүү дээ тий. Тэгэхээр энд нэг юм ингээд ер нь анхааруулж хэлэхэд өөртөөгөө ингээ уулзаад өөрийгөө сонсоод өөртөөгөө ингээд харьцаж сурна гэдэг чинь бол яг ямар ч тийм гоёлгүй үнэтэй зүйлгүй. Тэгэхээр ерөөсөө ямар ч өнгөгүй ингээд нэг тийм сонирхолгүй зүйл байгаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бидний ингээд дотоод сэтгэлд ингээд өөртөөгөө уулзъя гэхээр тэнд ч нэг сүрэг бодол, энд ч нэг сүрэг бодол, одоо тэндээс ч нэг ингээд үүсцэн зовлон шаналл гэл ингээд ерөөсөө гоё юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ингээд тойроод өөрийгөө ингээд нэг тийм зүхтаад ингээд би яг ямар хүн бэ гэдгийг олж чадахгүй яваад байгаа байхгүй. Тэгээ бидний одоо нөгөө нэг авдаг мэдээллийн хэрэгслийн нөгөө өөрийгөө гой ганган байлгаад өөртөө итгэлтэй болох гэх мэт тэр зүйлүүд бол ерөөсө төр зургийн сэтгэл ханамж мэдрэмж авдаг зүйл байхгүй юу. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг чинь нэг өдөрт ингээд болгодог зүйл биш байхгүй юу. За тэгэхээр та нарын тархинд одоо өөртөө итгэлтэй хүн гэж яг ямар хүн төсөөлөгдөж байна? Ингээд бодоод төсөөлөд үзэх нь их зүгээр юм шиг санагдаж байгаа. Тэрийг бодоод төсөөлснийхөө үндсэн дээр би өөртөө итгэлтэй хүн байвал яг ямар хүн байх вэ гэдгээ бас бодож бичиж үзнэ гэсэн. Одоо тэгэл бидний нөгөө нэг шүтэл ингээл хараад гоё одоо нөгөө мотивац авдаг хүмүүс чинь ингээл гялзаал гялтхнаал ингээл тайзан дээр те ингэдэг тэр алдартай хүмүүс чинь харагдахгүй газраа ч гэсэн ямар их өөртөөгөө ажиллаж байгаа гэж бодож байна. Тэр хүмүүс ч гэсэн бидэнд харагдахгүй газраа бол өөртөөгөө маш их ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний үр дүн нь биднэрт тэр ил харагдаж байгаа тайзан дээр байгаа тэр хүн байхгүй. Тэнгүүд тэрийг хараад бид нэр гайхалтай яагаад юм гоё байдгийг яагаад ингээд өөртөө итгэлтэй байдг юм бэ? Ямар лаг юм бэ? Кул юм бэ гэл ингээд хараад бид нар тэгдэг те. Тэгэхээр бид ч бас яг адилхан тэр хүмүүс шиг одоо өөрийгөө олж нээж өөртөөгөө ингэж ажиллаж чадах юм бол өөртөө итгэх итгэлийг олж авч чадна гэсэн үг байхгүй. Бүгдээрээ л адилхан хүн учраас тий. Яаж гэдгээ бид нар чинь бас ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр өсөөллөөрөө өөртөө итгэлтэй өөрийгөө эсвэл тийм хүнийг бодоод бичиж үзэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүний одоо тодорхойлт гэх юм бол миний хувьд бол ингэж бодож байгаа байхгүй. За тэр гой ганган хувц мус тэр мэрийг бол ингээд орхичий тий. Тэр бол яг зүгээр ингээд
байж болж байна. Гэхдээ тэр бол зүгээр мэдрэмж авдаг зүйлүүд учраас тэрийг нэг анхаарах хэрэггүй. Тийм өөрийн гэсэн үзэл бодолтой ямар ч сандралгүй ярихтаа ингээд нэг тийм тогтуун, тайван, тэгээд дээрэс нь биеийн хилэмж, нүүрний хувирал, дууны өнгө гэдэг нь бүгд гоё ингээд зохицсон. Дээрэс нь хамгийн гол зүйл нь ерөөсө бусдтай өөрийгөө харьцуулдаггүй. Би ийм хүн, миний амьдрал ийм. Ердөөсөө зөвхөн өөрийнхөө амьдрал өөрлөгөө ингээ бүр анхаараа сурцсан. Мэдээж бус хүмүүсийг бол маш их дэмждэг хүмүүс байгаа аахгүй юу. Тэгэхээр за ийм өөртөө ихтэй ийм байдалд хүрэхийн тулд ямар одоо бид нар хүчин чармаалт гаргаж ингэж өөртөө ажиллах хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт өөрийгөө ажиглана гэсэн үг. Өөрийгөө маш сайн ажиглаад хүчээр хянах биш шүү тий. Ингээл ста би ингэж гинүү гэд ингээд хянаад авах биш. За би ийм үйлдэл гаргадаг юм байна ярихтаа. За би ч нэг ийм ингэж суудаг юм байна суухтаач гэдэг юм. Одоо ингээд өөрийнхөө тэр юу гэдгийг бүхий л би гэдэг хүнийхээ одоо тэр хөдөлж байгаа үйлдэж байгаа ярьж байгаа бүх зүйлийг ингээд та ажиглана гэсэн үг. Тэгээд тэрийгэ өөрийнхөө ухамсарт болохгүй зүйлээ засаж залруулж суулгана гэсэн үг. Одоо жишээлбэл айгүй ингээл дал мөрөө ингэж бүхийлгэж хавчиж суудаг хүн бол яаж ч өөртөө ихтэй харагдахгүй шүү дээ. Тэгээд тийм хүн чинь яаж ч хүмүүсийн өмнө юм ярьсан одоо хүлээж авахд хэцүү болчихно гэл ингээл зөндөө юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээсээ ингээ баг агаар засаж эхлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө ажигл. Хоёрдугаарт нь болохоор өөрийнхөө бодож байгаа сөрөг бодлыг эерэг болгож бодно гэсэн үг. Энэ их гоё сонирхолтой. Би яхаараа ийм болоо ч юм уу, миний амьдрал яхаараа ийм байдгийм бэ ч юм уу, ингээл би өстө үнэхэр мяа юм а ч юм уу, ингээл зөндөө олон юмар бид нар өөрсдөө ингээд дарамтлаад байдаг тий. Тэгээ ингээд сэтгэл дундуур болох үедээ тэрийг эерэг гоё үгийг нь хүчээр өөртөө олж хэл. Ягаад тэгэхээр одоо жишээлбэл би одоо ямар мяа юм бэ чаддгүй юм бэ гэвэл үгүй би чадчихна гэж бод. Анхандаа яг худлаа юм шиг сонсогдсон. Тэгээд эхлээд угаасаа ингээд нэг тийм жоохон ичмэрч юм шиг тий. Яа за би угаасаа мяа ах чинь юу гэл өөрийгөө ингээд лаг маг гэлаа гэд ингэж бодох юм байна. Тэгтэл энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан бүр ингээд аффирмашны арга байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ч одоо бүр зөвхөн монголч гэдэг дэлхийд энийг сэтгэл зүйчд угаасаа ярьж байгаа. Гол нь энийг чаддаг хүн чаддгүй хүндээ л асуудал байгаа. Нөгөө сөрөг бодолтой автаад өөрийгөө голооч юм уу ингээл байх юм бол угаасаа чиний ухамсар чамааг ингээл тэрийг бодох төдийд л чиний дуу хоолойг байнга сонсч идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чамд буцаагаад тийм чадахгүй чи ийм шүү чи мяа шүү гэсэн л тийм бодлын зааварчилгаа өгнө штэ. Тэгэхээр ердөөсөө өөрийнхөө тэр майндсет доо гэдэг байгаа тийм юм аа бий болгож бүтээгээд чиний одоо тэр хувь тавилан чинь тэрний дагуу явдаг гэж та нар бодоод үзээрэй. Тэгэхээр ерөөсөө сөрөг зүйл бодоод байгаад ах хүсэл төрөхгүй. Бүгдэлтэй адилхан сөрөг бодол өөрийгөө би яагаад ийм бэ, миний амьдрал яагаад ийм бэ гэж бодно тий. Би чи адилхан угаасаа бодохгүй гэж байхгүй штэ хүнд. Тэгтээ ийм үедээ яг хөр шууд гар тэндээсээ ингээд шууд гарч чаддаг байх хэрэгтэй. 1-2 гүнзгий амьсгал аваад ч юм уу тий зөндөө арга байна. Би өчигдөр өглөө нэг тийм бас зөндөө их юм бодоод ингээ бүр тэгээ өөрийнхөө нөгөө нэг стрессээс ангижрах 3 арга гэдгээ дахиж сонслоо. Тэгээ тэндээсээ бас бодж үзээд нэр арай дээрдсэн. Тийм үедээ ер нь өөрийгөө амьсгал аваад холдуулах тийм ээ өөр зүйл хийх эсвэл одоо эерэг үгийг сольж хэлэх. Хүчээр чамаагүй хэл гэж байгаа. Ингээд давтаад хилээд авах хэрэгтэй. Одоо би чадна, би хүчтэй, би баяр жаргалтай гэдэг юм уу те би азтай ч гэдэг юм одоо юу гэдэг те ингээд эхлээд ингээд жоохон худлаа санагдсан ч гэсэн гол нь зүгээр. Яагаад тэгэхээр энэ дуу хоолой чинь та ингээд худлаа гэж бодож исэн ч гэсэн ингээд худлаа санагдаж байгаа ч гэсэн амаараа та ингээд зөндөө олон давтаад ингээд авах тусам таны ухамсарт ингээд хүрж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд тэгжээж ерөөсөө дотроосоо өөртөө ихтэй байх тийм сэтэл төрдгөө гэсэн үг. Дотроосоо өөртөө ихтэй байх тийм сэтэл төрдгөө гэсэн үг. Тэгэд чадахгүй байгаа хүмүүс бол нэг тийм хүн дээр ингээд бодоод байх биш хөнгөн тоглоом маягаар хэлсэн ч болно шүү дээ. Би өстө хүчтэй шүү. Би ямар мундаг юм бэ ч гэдэг юм уу те ингээд нэг тийм гоё тийм хөнгөн тоглоомын аргаар бас хэлж болно. Одоо амьдрал чинь ерөөсө game change гэж байгаа байхгүй юу? Тоглоом болж ингэж өөрчлөх гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор аливаа зүйлд бас хөнгөн хандвал их зүгээр санагдаад байдیں۔ За тэгээд хамгийн гол нь энийг үргэлжлүүлэх нь маш чухал. Заавал сөрөг болохоороо биш. Өрдөөсөө ингээд үргэлжлүүлээд давтаад байх нь
маш чухал. Тэгээд тэр нөгөө нэг худлаа юм шиг нэг сонин мэдрэмж биднэрт ингээд төрөөд байгаа шүү дээ. За би угаасаа мяа ах чинь гэл ингээд тэрэндээ ингээд баг угаар дасаж эхлэн. Тэгээд тэрнийхээ дараа тэрийгээ давж гараад сүүлдээ би ч нэр угаасаа энийг чадна штэ. Би болж штэ, мундаг штэ гэдэг тийм эрг сэтгэхүй танд үүсч эхэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй гоё зүйл байгаа. За тэгээ гуравт нь болохоор ямар нэгэн дадалтай болох. Энэ нь юу гэж байгаа гэхээр ерөөсөө өөртөө итгэлтэй, өөрийн шийдвэр, үзэл бодол бүх юм тэгшэрсэн хүн ерөөсөө өдөр тутамдаа ямар нэгэн эерэг дадалтай. Тэгээд одоо тэрэндээ хүч сэтгэлээ зориулж байгаа байдаг байхгүй юу? Юу ч хийхгүй хүн чинь яаж одоо нэрээ юу болох юм бэ тий? Өөртөө итгэлтэй болох юм бэ? Тэгээд юу ч хийхгүй хүн чинь яаж өөрийгөө хөгжүүлэх юм бэ тий? Тийм болохоор өөртөө итгэлтэй тэр өөрийгөө олдсон тэр одоо хувь хүнээ бүр мэдэрсэн хүмүүс бол ерөөсөө өдөр тутамдаа заавал нэг эерэг дадалтай тэгээд одоо тэрнийхээ төлөө бүр хүчин чармаалт цаг заваа зориулж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бидний одоо тэрэнд зориулж байгаа өөрийгөө хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж байгаа тэр одоо тууштай байгаа бүхий л зүйл маань ерөөсөө бидний амьдралын түлш гэж байгаа. Тэгэхээр энэ бас их сонин гоё тодорхойлтойгоод одоо түлш зарцуулж байж одоо машин тэрэг ингээд бас явдаг штэ тий. Тэрэн шиг ямар нэг юм зарцуулж байж ямар нэг юмыг бид нар олж авдаг штэ. Тэгэхээр бид нар өөрийгөө хөгжүүлж өөрийгөө одоо гоё байлгаж өөрийгөө сайжруулж ингэж олж авахын тулд бид нар цаг хугацаа хүчин чармаалт өөрийн биеийн эрч хүч энерги бүх юм ингээд түлш болгож зарцуулж агаад тэрнийхээ үндсэн дээрээс өөрөө өсөж хөгжиж чиний сэтгэл зүй сайжирна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдгийг тим байсан бол өста би яг алахгүй юу гэл те. Би өста ийм байсан бол гоёо гэл. Надад өста ийм юм байсан бол би өста ингэсэн байгаа гэл. Ингэж ярьдаг хүмүүстэй би зөндөө таарж ирсэн ерөөсөө. Тэгэхээр энэ хүн бол яагаад энэ шалтгаыг л олж хараад байгаа байхгүй тий. Өста Япондтэйсэн бол би алж яахгүй гэдэг хүмүүс бас зөндөө байдаг байхгүй юу. Зүгээр тэхий оронд тэрийгэ хий гэдэг юм байна тий. Ийм одоо шалтгааг олж харж байгаа бол та юу ч хийж чадахгүй. Энэ угаасаа бүр үнэн. За тэгээд одоо хийж байгаа одоо хийж чадах зүйлийн дараа би яаж ингээд өөрчлөгдөж ямар бий болсон байх вэ гэдгээ ингээд одоо төсөөлөд бодоод урт хугацаанд өөрийнхөө ирээдүг харах нь хамгийн чухал. Тэгэх юм бол та тэр дадлаа удаан ингээд үргэлжлүүлээд хийж бас чадна. Одоо би энийг нөгөө үн цэнэ олох гэдэг яриан дээр ярьсан байгаа. Хэддэх бичлэг байлаа даа. За тэгээд одоо байгаа яг өмнө чинь байгаа одоо чиний амьдралын жижигхэн саад, жижигхэн асуудлыг одоо жижиг шатыг та давж чадахгүй бол цаашаа алхах зам угаасаа байхгүй. Ерөөсөө байхгүй гэсэн үг. Тэгэхээр та яг одоогийн та байх байдгаараа л дуусна гэсэн үг. Амсалтай эзэдээ эн чинь тий. Ер нь баг миний тим юм болохгүй байх, миний ийм юм муухай байна. Би өстой тэрийгээ ингэж өөрчлөн, би ингэмээр тэгмээр гэсэн бодол надад ер нь баг байдаггүй. Би зүгээр өнөөдөр энийг хийн, маргааш энийг хийн, төлөвлөл тэрний хадагуу ингээл явцдаг. Ямар нэгэн байдлаар өөртөө зориулах хэрэгтэй. Таны бодсноос илүү хүч чадвар одоо тэр юу гэдгийг бүтээлч байдал өөрийгөө өөрчлөх ухаан байдаг шүү гэдгийг та бүхэн маань бас бодоод үзээрэй. Манайхны нэг юм байдаг те энэ хизээ юм байсан ингэж нэгнээ айгуу тийм боддог. Тэр мэрийг бол ерөөсөө бодох хэрэггүй. Та чадна хийн. Тэгэл болоо. Тэгэд ямар нэг юм хийж эхэлснийхаа дараа бол тэрийгэ үргэлжлүүлэх гэдэг сахилга бат маш чухал. Одоо заавал ингээд юу ч болсон тэрийгэ заавал нэг хийх ёстой гэсэн амлалтыг өөртөө өгөөд тэрнийхээ дагуу хийх явдал. Тэг чадахгүй бол тэгэл угаасаа тэр зогсно. Нэг өдөр хийхгүй байхад дараагийн өдөр заа яах вэ гэж хийдгүү шүү дээ. Тэрнтэй яг адилхан. Одоо өдөр та одоо босоод 5 минут одоо суниалт сонголт хийнэ гэсэн бол яг л тэр 5 минутынхаа сонголтыг хий гэсэн үг байхгүй юу? Дараа тэр 6 минут болж болно шүү дээ, тийм. Хийхгүй нэг л өдөр болох юм бол та дараагийн өдөр ч гэсэн за хийхгүйсэн ч яах вэ гэдэг бодол таны толгойд орж ирэх учраас заавал хий, юу ч байсан, бороотой өдөр ч байсан гарч алах гэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бол яг үнэн угаасаа тэгхгүй бид нар ч угаасаа нэг тийм юмд амархан дасаад ингээд биеийн амрыг айгүй амархан хардаг хүмүүс учраас нэг өдөр хийхгүй ингээл гоё гэртээ зурагт үзэл идэл хөвтөл суухаараа гоё байна гэж бодож за яа хийхэ болий гэл ингэждэг тий. Тэгтэл тэнд чин таны нөгөө одоо юу гэдгийг сэтгэл зүй чинь бас
тижээгдэхэ болж идэг байхгүй. Тэгэл маргааш нөгөөдөр нэг өдөр ахаал би чи яатсан бэ, яагаад юм бэ гэдэг буцаад тэр сэтгэл мэдрэмж танд гарч ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ дадлыг бол яаж байсан сахилга баттаа үргэлжлүүлэх гэсэн үг. Дөрөвдүгээрт нь болохоор одоо эргэн тойронд байгаа хүн бүрт өөр өөрийн өнгөөр хардаг нүдний шил байдаг. Тэгэхээр хинч чамайг юу ч хийсэн олон янзын өнгийн нүдний шилээр харах учраас тэрийг хүлээн зөвшөөр. Энэ намайг ингэж гин, тэр намайг ингэж гин гээл те. Тэр бүхэнд ингээд анхаарал авах хэрэггүй, зүгээр л хүлээн зөвшөөрөө. Хүн болгонд өөр өөрийн өнгөтэй нүдний шил байдаг гэд бодч. Тэгэхээр амар. За тиймээс ингээд чи зөв зүйл хийгээд ингээд өөрийгөө өөрийнхөө чадлаар хөгжүүлж байгаа бол тэгэл хүлээн зөвшөөр. Чи зүгээр л өөрийнхөө хийх юмыг хийгээл өөрийгөө чадлаараа хөгжүүлээл тэр бусдын бодолд ерөөсөө анхаарах хэрэггүй гэсэн үг. Бусдын хэлж байгаа сөрөг үг үйлдэл чиний амьдралд нөлөөлөх ёсгүй. Ямар ч нөлөөлөх ёсгүй. Мэдээж зөв шүүмжлэл зөв ингээд хүний зөвлөмжийг бол бид нэр хүлээж аваад аваад ингээ авахгүйх ухаанаар хандж болно шүү дээ. Чамааг бүр илт доош нь хийж байгаа, дарж байгаа, доромжилж байгаа, үл тоож байгаа, үнэлэхгүй байгаа. Тэр бүх юмыг бол зүгээр ингээ тоохгүй орх. Эрдүс анзаарах хэрэггүй. Тихгүй тэрнтэй та зууралдаад авах юм бол тэр дотроос өөрийгөө бас олж авч чадахгүй байхгүй юу. За дараагийн 5 дугаар зүйл нь болохоор өөртөөгөө холбогдох бүх зүйлд хөгжилтэй бай. Юу гэхээр бид нар чинь ингээл өөрийн мэдлгүй ингээл боддог тий ажил дээр ч тэр ингээл ер нь найз нөхдөд хаанч байсан ер нь за энийг станыг сайн л хийхгүй бол болохгүй, энийг 100% хийхгүй бол болохгүй, энийг л ингэхгүй бол болохгүй, ста тэрийг ингэчихгүй бол болохгүй, би ийм байхгүй бол болохгүй гэсэн ингээл маш олон нэг тийм дарамт байдаг тий дарамт үүсгэсэн байдаг. Тэгэхээр бидний сэтгэл ингээ ерөөсөө нэг тийм ядарсан мэдрэмж авцсан байдаг. Дарамттай болцсон байдаг. Бид ер нь яах гэж энэ амьдралд ирсэн байх уу? Бусдад одоо лаг харагдах гэж 100% юмыг хийх гэж юм уу? Эсвэл зовж шаналлах гэж ирээгүй. Зүгээр л хөгжилтэй амьдраад л дуусах хэрэгтэй. Өөрийгөө хүн ер нь бас их дарамтлж амьдрдаг юм шиг надад санагдаад байдаг. Энэ амьдрал чинь одоо шийтгэл биш шүү дээ тий. Бид нар одоо шийтгүүлэх бас ирээгүй зү тийм ээ. Тэгэхээр чи өөрөө яг чи байж өөрийнхөө амьдралыг хөгжилтэй болгож чадах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бол маш ад жаргалтай болгодог зүйл. Чи өөртөөгөө байхдаа, өөрийнхөө амьдрал дээр байхдаа, өөрийнхөө яг энэ орон зайд байхдаа хөгжилтэй ад жаргалтай байх хэрэгтэй. Чадахгүй байгаа үедээ харин дасгал хийх хэрэгтэй. Угаасаа ингэдэг зү бид нар чинь хүн ингээл эрүүл байх те гой биетэй байхын тулд би организмдаа зориулж дасгал хийж जैन тийм ээ. Тэгэл арьсандаа бид нар яадгүй бас л зориулж ингээл массаж энтер хийж जैन. Тэр ч гэсэн бас арьсны дасгал. Тэгтэл бид нар сэтгэлдээ ямар дасгал хийж जैन, ямар ч дасгал хийдгүү. Хөрх хэсэг нь өөрсдийнхөө хүчээр л явж जैन те. Тэгэхээр сэтгэлдээ дасгал хийх хэрэгтэй. Угаасаа энэ бүр маш хэрэгтэй зүйл. Хүний сэтгэл өөрчлөгддөг байхгүй юу? Угаасаа ямар ч сөрөг хүн эерэг болж болдог. Ингэж дасгал хийснээрээ өөрийгөө илүү олж хайрлаж, зөв тийш нь хөгжүүлж, өөрийнхөө юу хийх, гол нь юунд дуртай, юу хүсэж байгаагаа олж мэднэ. Тэгээд яаж амьдрмаар байгаагаа тодорхой болгочихно. Энэ бүр маш чухал байхгүй юу? Яаж амьдрмаар байгаагаа тодорхой болгочих юм бол өөрийнхөө жижиг гэлтгүү бүх зүйлийг ингээд анзаарч чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр хүртэл одоо ингээл амьдарсан бидний таны чиний бүхэл амьдралд хэр их сөрөг бодол үлдсэн байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо сөрөг тэр өмнөх өнгөрсөн амьдралын сөрөг бодол авсан одоо тэр хэцүү зүйлүүд зовлон одоо юу гэдгийг гойныг уйтгар тэр бүх юм бидний одоо энэ сэтгэл тэр чигээрээ ингээд хамт ингээ үлдээд ингээ ирцэн тэрнтэйгээ бид нар ингээ яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр л тэрийгэ өөрчлөхөд цаг хугацаа мэдээж орох ч гэсэн сэтгэл зүйн дасгал гэдэг зүйлээр тэрийгэ бид нар өөрчлөх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд яаж хэцүү зүйл тохиолдож яахаа мэдэхгүй болж ямар нэгэн хананд ингээд тулцсан юм шиг мэдрэмж аваад ингээд хэцүү байсан ч гэсэн чиний дотоод сэтгэлийн хаа нэгтээ энэ бүхнийг чадах хүч чадал нуугдж байгаа угаасаа байгаа. Тэгээд түүнийгээ олохын тулд бид нар өөртөөгөө ажиллах хэрэгтэй. Тэгэхээр угаасаа тэндээс ингээд аяндаа өөртөө итгэх итгэл, амьдралд итгэх итгэл чинь дүүрэн ингээд бий болоод гараад ирнэ гэсэн. Тэгэхээр ингээд та нар ингээд энэ ярианаас ингээд ботсон бах өөртөө итгэх итгэл гэдэг маань ерөөсөө өнөөдөр үсэн янзлуулаад өөртөө итгэлтэй болчихгүй.
одоо өнөөдөр нэг дасгал хийгээл гоё биетэй болоод өөртөө ихтэй болчихгүй. Тэр бол зүгээр өнгөн талын та өөрөөсөө авах мэдрэмжийн зүйл. Өөртөө ихтэй болно гэхээр та өөрийнхөө сэтгэл рүү өнгөж, өөртөөгөө ярилцаж, өөрийнхөө дотоод хүнээ чагнаж, өөрөө яг ямар хүн баймар байгаагаа, яаж амьдрмаар байгаагаа олж мэдэх. Тэгэх юм бол угаасаа аяндаа бусдаа өөрийгөө харьцуулахаа болно, бусдын амьдрал руу анхаарахаа болно. Би гэдэг хүний өөрийнхөө хувийнхаа орон зай, хувийн одоо өөрийнхөө яг энэ амьдралд дутуу байсан ч илүү байсан ч хамаагүй чи зүгээр л өөрийнхөө энэ амьдралд сэтгэл хангалуун байж чадна гэсэн үг байхгүй. Одоо ч гэсэн миний амьдралд ингээл мэдээж дутуу зүйл зөндөө байгаа. Гэтэ би өөрийнхөө амьдралд маш сэтгэл хангалуун байдаг. Одоо өдөр тутамдаа би өөртөө байгаа цаг хугацаанд үнэхээр хөгжилтэй байдаг, гоё байдаг. Цагийг би ингээ өөртөө айгүй гоё зугаатай өнгөрүүлдэг. Тийм болохоор тэгж чаддаг болно гэсэн үг. Энийг чадахын тулд ч гэсэн маш их зүйлийг даван туулж өнгөрөөсөн байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн чадна гэж бодож гин хичээгээд үзээрэй. За энэ хүртэл бичлэгийг маань сонссонд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахиад уулзъя.